Би чамд өнөөдөр би чамд хоёулаа тэгээ хоршээ заяа. Хоёулаа омлет хийв өнөөдөр заяа. Омлет хийхэд тулд бас л хамгийн түрүүнд юу гэхээр гол материал чинь өндөг штэ. Өндөг бол хамгийн сайн өндөг байх хэвээр хамгийн шинэ өндөг байх хэвээр. Ягаад гэвэл би омлет хийхдээ бол жишээл би омлет хийхдээ дутуу шахах дуртай. Одоо махаар ярихаа шүүрхий гэдэг штэ тий. Шүүрхийн омлет хоёулаа хийн заяа. Өндөг авангуудаа ийм олон энэ хэрн ихтэй ажгүй санаа юм шүү. Харин тийм байна тий. Одоо жишээл би гэхдээ бол өдөрт бол одоо би өөрөө хувьдаа гэхэл бараг 3 өглөө 3 өдрийн явцсан дахиад нэг юм 2 идчихдэг байхгүй. Тэгээ манай хүүхдүүд бол жишээлбэл одоо бас л нэг 2 иддэг. Манай ихнэр 2 гэхдээ өдөрт бид нар доорож нэг 10 гаруй өндөг идчихдэг байхгүй. Гэрээрээ. Тэгэхээр одоо үргэлж өндөг аваад авах шаардлага байхгүй. Нэг авах чинь хэд байгаа юм бэ? 1 2 3 4 5 6 30 өндөг юм уу? Тэгээ 30 өндөг чи бидний 3 4 бараг 4 өндөг манай 4 өдрийн норм байгаа байхгүй. Манайх шиг юм бас нэг амар өндөгчин айлууд байдаг л байл тэ. Манайх бас маш их өндөг хэрэглэдэг. Тэгээ омлетыг хийхэд бол одоо чи хайрын тавгын хэмжээнээс хамаарат жишээлбэл энэ үе шүү дээ. Одоо ойролцоогны хань шинэ 20 ёроолонд нэг 20 22 3 см-ийн диаметртай хөл энд бол 3 өндөгнийхийг хийж болно. 4 өндөгний омлет хийж болно. 5 өндөгнийхийг хийж болно. За намайг жоохон бахад нөө өндөгний хордлогонд орчлоо гэл хүмүүс хүнгээ алдлаа гэлдэгдэн шүү дээ. Одоо нэг тийм юм сонсогдгоо болцсон юм шиг санагдаад яагаад гэж юм. Миний бодлоор бол би бол яг манайхаа одоо Монголын өөр дотоодын өндөг хэрэглээд эхэлчихэж байгаа тийм. Дотоодд үйлдвэртэй үйлдвэрсэн. Тэгэхээр чи одоо дотоод одоо манай өндөгчд бол өндөгний аж ахуйн бол зөндөө байгаа. Тэр дотроос бол тэргүүний аж ахуй тэргүүлж байгаа байгууллагууд бол стандартыг тавиад өгсөн. Өндөг бол нэг тийм баг Монголд өндгөлсөн дахианы өндөг бол баг шууд баг маргааш нөгөөдрөөсөө л тангуун дээр хүрээд ирчихдэг. Тэгэхээр тангуун дээр байж байгаа нь 2 3 4 хоногийн дотор загдаад дуусчих байгаа шүү. Тэгэхээр чи 7 хоног гэдэг өндөнд бол ерөөсөө ямар ч асуудалгүй. Тэр бол ямар асуудал байхгүй. Одоо би бүр айгуу сон ер нь яагаад гэдэг би бас мэдгүй. Жишээл би одоо халуун газар явж байгаа. Сая дөнгөж сая би юунаас Непал яваад ирж байгаа байхгүй. Тэгэхэд өндөг ингээд гудамжинд нэг халуун те бараг 30 градусын халуун ингээд зарж байгаа юм байна. Болж байгаа юм шүү. Өөрөөр өндөг өөрийгөө эхний үедээ бол өөрийгөө хамгаалах тийм чадвартай байдаг гэсэн. За өндөг хийн. Энд яах вэ гэхээр тэгэхээр бол би зүгээр яг одоо би те цэвэр одоо омлет тийм үү? Франц омлет гэж болно, country омлет гэж болно. Тэгэхин тулд өндгөө эндээс амталж байгаа тийм жоохон давс. Амтлах бол яг адилхан шаардлага. Амтлах бол ерөнхийдөө адилхан. Энэ ямар амтлах юм? Энд бол яг энэ миний хувийнх л тийм за яг чирвэл энд бол юу байдаг вэ гэхээр зиран тийм кардамон пимент нөгөө синамон зайд мэдэг ягаан перц мэдэг зөндөө юм байна. Би чамд таалагдана гэж бодож байна. Энийг хотох. Хотход одоо технологи жоох гэдэг. Наад чи одоо энд чи те энд л бол жинхэнэ уур хөлнцээ одоо гаргах хэрэгтэй. Айл болох те. Ямар ч асуудал байхгүй те. Жинхэнэ уур бүгдийг гаргах. За уур хөлн жоох энээр хүчээ гаргах. Чи хайраас гаргаж болно шүү дээ. Хамгийн гол нь хайрын тавгуул бол ерөөсө бүр утаа гарталсан байх шүү дээ. Ер нь омлетыг бол газан плитэн дээр хийх илүү гоё болдог. Гол шарах юм маань бол юуны мас. Өөрөө цэцгийн тос гэсэн. Ургуулын тосмоос бол айгу хямд айгу тийм амт өгөхгүй. Энэ бол яг үнэхээр гоё амт өг. Үнэхээр халуунд тасдаг хүмүүс байт юм байна. Нөө гар хорооны ердөө халуун мэдэрдэг юм биш үү? Яг нь одоо л ихгүй. Одоо ингээ хийн 30 ингээд буцлаад те айгу халаад эхэлж байгааз ийм байх хэрэгтэй. Одоо жоохон болж бол ингээд түлэгдээд ингээ жоохон яг юугаараа жоохон борлоод ирвэл бүр гоё. Тэгвэл бүр гоё амт ордог. Энэ гал маань ерөнхийдөө хангалттай биш байна. Яг нэг үйл. Одоо бид нар энд өндөгчөнтэй өндгийн омлет хийх тосныг гол нэг шалтгаан юу гэхээр шууд хөрчнөөс өндөг гаргаад хэрэггүй. Болжгүй байхгүй. Яг бол тэгэх юм бол энэ өндөг хашгирна гэж ярьдаг байхгүй. Бүр чочоод бүр амар хажигнаа явчихдаг тий. Тоошоо тэгж ярьдаг. Би бол бас тэрийг тааддаг. Тэгэхээр энийг бол яг бол гэрийн температур, өнөөний температур байх хэрэгтэй. За энэ маань одоо жоох утаа гарч өгөхгүй байна. Гал бол жоохон бага. Ер нь бол шарлж шүү дээ. За яг хөө. Тэгэхээр одоо энийг за энэ бол хашгирсангүй. Тэ? Тэр нэг иймэрхүү. За тэгээ энийг чинь бас хашгирдаг юм байна. Энд чинь бас дахиад нэг эргэлзүүл хутгах. Зогсож болохгүй. Яг энэ үедээ бол бид юу хийж болох вэ? Хэрэгтэй дуртай юм. Жишээлбэл энэ бяцлаг хийж болно. Гал бол нэг сайн таарсангүй яг нэг үйл.
ингэж бариад. Оо. Энэ бол country omelet. Одоо наадах чинь тий. Дахиад Тадаа! одоо ингээ хардаа ингээ зүсэх юм бол энэ дотроо юм кремлэг байгаа. Аа. Ийм зөөлхөн ийм багш таахгүй. А нөгөөх нь болохоор хоёулаа жоох арай жоохон тансагдуу хин. Энд бол бас тийм сүртэй гал бол хэрэг байхгүй. Яг энэ нөхцөлд бол гэхдээ зөх хэмжээгээр халаах ёстой. За энэ болохоор энэ бол яг энийг бол юу гэдэг вэ гэхээр France creamy omelet гэж ярьдаг. Тэгээ кремлэг омлет гэж ярьдаг. Энд яг хөөхлөр жоохон горчиц орно. Бас хүссэн юм аа. Аха. Бас хүссэн юм аа биш. Үгүй юм уу? Яг хүн сэтгэл хийж болно л доо тийм. Тэгэхээр хүний сэтгэлийг бас бодоод юу хийж болно. Гэхдээ энд бол бас жоохон юу хийдэг. Энэ юу юм? Крем. Цэцгий. Аа. Энэ маань одоо ерөнхийдөө одоо бидэд хоёр давхар гал хэрэггүй. Тэгээ энийгээ бас хутгах. Гэхдээ хутгахдаа түрүүчиг шиг амар хүчтэй хутгах биш. Аль агаар бага оруулахыг зүгээр ерөнхийдөө нэг юм тийм кремлэг юу болгоно. За давсаа хийн. Ингээ давс гэх нөгөө бэрцэн хийн. Бэрцэн. Хийн. Тэгээ нэг хутгах. Чи юу нэг хутгахтаа их гоё харагдаад байна. Хутлаа явуулаад. Хутлаа явуулаад. Энэ хүний ажил чинь Энэ юу юм уу? Яа. За, нэг асуултанд хариулт гоёлоо. Зарим орон өндгийг угаахыг хоригддаг. Яагаад вэ? Гэхдээ би ингэ сонсч байсан юм. Нөгөө нэг өндөгч өөрөө юм өндөгний гадуур одоо энэ бүрхүүл маш нөгөө одоо ингэж харахад бол нягт байгаа хэдий ч гэсэн нөгөө юм олон тооны юм нөхсөвтэй байд юм байна. За. Тэгэнгүүт их дахиад өндөглөхдөө өндөгнийхэн гадуур юм тослог юм бүрхүүл үсгэж гаргав. Тийм. Хэрвээ тэрийг устгачих юм бол өндөгч нөгөө өөрөө хамгаалж чадах байх. Тийм, нянгаас ядаг бас нөгөө байгалийн антибиотик гэж боддог гинэ. Тэгэхдээ яг бас одоо жишээлбэл юу яг дөнгөж бид нар хэрэглэж гарч ирэнгуутаа бол дөнгө хэрэглэхээс өмнө өндгөө угааж болно. Өндгөө угаад шууд хэрэглэж болно. Гэхдээ өндгийг бол үйлдвэрлэгчид угаадаг гэдэг юм билээ. Угаахаас хатгалцтай байна. Тэрийг би бас сайн мэддэг. Тийм. Тэгэхээр нөгөө өндөг удаа чинь янз бүрийн сангастай юм шиг янз бүрийн те зарим иддэг шүү дээ. Аха. Ерөнхийдөө ийм байх нь илүү нөгөө яг натурал бөгөөд яг нөгөө гадаад орчны янз бүрийн юм бактериас хамгаалсан. Өөрөө сайн хамгаалагдсан өндөг. Сайн хамгаалагдсан өндөг. Дээрээс нь гэхдээ нөгөө өндгөлчөөд өндгөө юрдөөсөө угаахгүй ариутгахгүй байна гэж байхгүй. Угаахгүй маа гэхэд нөгөө заавал ариутгадаг. Тэгэхээр бид нар очсон шүү дээ үйлдвэрлэлд. Баян үйлдвэрлэлд очсон шүү дээ. Баян чанар бол. Тэгэд бол ерөөсөө ингээд ямар ч хүний оролцоо байхгүй. Хүний оролцоо маш бага тий. Би бол гайхсан шүү. Тэгээ бол ямар ч хүнд айгүй ихтгэл төрж байгаа байхгүй. Тий. Энэ бол реклам болох гэдэг. Гэхдээ бол Гэтэ гоё юм тий. Хүн сайн юм харсан юм бол хуваалцаж явах хэрэгтэй гэж боддог. За ерөнхийдөө 25 бол нэг түрүүч шиг айхтар халуун байх шаардлага байхгүй. Зөх хэмжээний халуун байна. Тосоо хийн. Ургуулгын тосоо хийн. Ургуулгын тосог нь маслайн. Энэ бол нэлээд халдсан байна. Энэ бол дими юм болчлоо. Дахиад Асаа яатсан гэхээр өөрөө би сая хүүтэн маслыг гээд харин тохож явах зөх хэмжээ хөргөчж байгаа байхгүй. Хашгируулсан уу гэдэг. Одоо энэ дэр бол өндөг бол хашгирч болохгүй. Хашгирах юм бол жоохон чи битэр жоохон эрсдэлтэй, жоохон онцгүй юм болно гэсэн. Тэгээ одоо бол яг энэ тосоо ингэж хийчихэд яа хашгирсан шүү. Тэгээ энийг бол хашгирж байгааг нь бол би нөгөө плеткэн дээрээс авчаад адилхан юм тийм. Гэтэ бол тийм айхтар хүчтэй хутгахгүй. Тэгээ одоо шажигнахгүй байгаа ч тийм. Ер нь шажигнуулах ёсгүй юм тийм. Шажигнуулах ёсгүй. Аль болохоор шажигнуулах байх шүү. Одоо энэ бол яг та нэг крем мус маягаар хэрэгэлдэг байхгүй. Омлет гэхээс биш. Гэхдээ бол омлетийн төрөлд ордог. Тэгээ энийг бол аюугаар бол French cream egg гэж ярьдаг. Одоо ингээд татхад буцаад яаж байгаа тийм. Нэг иймэрхүү болцсон гэсэн үг. За чи цаас талхаваад өгөөч. Ингээл болом тийм. Ингээл болоо. Чи юу гэж бодсон? Францууд ихлээр тэгээ сүржигнэл янз бүрийн болно гэж бодсон уу? Ингээл явах. Ингээл. Тийм да. Ингээд дээрээс нь жоохон ногоон сонгон. Тэгээ дээрээс нь би бол ингэ сэрээгээ байхад зогсдог болсон шүү дээ. Next. Би дорд би юм болохоор хайрлан тавгаас идчих. Чи наатаха
Хариулын тавган дээр Стогой. гоё болтой. Үндгийг ийм олон талаар би бол шаарч чанж л мэдх юм байна. Гэтэ чанахтаа буруу чандаг үсэн байна. Би өөртөө таалагдлаа өнөөдөр. Аюу гоё болсон байна. Тэгээ энэ үү шүү дээ. Хамгийн гол чи үүдээс йот өндгөр хэлсэн шүү дээ. Йот өндгөрөөс йот ч юм бол ерөнхийдөө аюу ядаргаатай амтан байхгүй муухай завхаа. Гэхдээ завхааг юм хоо шалив. Ерөөс ямар ч амтантай очиод нийлцдэг. Чи йод бол хамгийн яг л йодыг бол барьж явахад аюу их байдаг мөртлөө энэ йод гэж барихад аюу хэцүү байдаг. Яг л ерөөс ямар ч металлтай очиод наалт чинь ямар ч хинтэй очиод яваадаг дагаа явчихна. Агаар дээр ерөөс уурчдаг тэвэгтэй юм байхгүй. Тэгэхээр энэ бол органик хэлбэртэй болчихлоор тэр тийм болдгоо юм байна. Одоо чи өдөр энийг болоход бол сая ойролцоогоо нэг хэдэн минут тий 3 минут 3-4 минут болоо 3-4 минут болсон ч гэсэн энэ чинь нэг 60 градусын халуунд орчиж байгаа байхгүй. 70 градус ч орсон болно. Асуудал байхгүй. Тэгэхэд Йод хэвээрээ байгаа. гахал. Өөрөө яг ийм бүр яг зөв газараа зүүцсэн байна шүү дээ йод гэдэг. Ba ba do 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 da